Манифестац бол ичэд биш. Манифестац бол зүгээр л ямар нэг юмыг хүлээгээд хүсээд суух биш. Манифестац гэдэг нь гоё дэвтэр дээр нэг юм бичээд нэг удаа бичээд тэгээд хаагаад орхих биш. Манифестац гэдэг нь ямар ч үйлдэл хийхгүй байж зүгээр л аффирмашн тавтаад суугаад байх биш. Манифестац гэдэг нь таны ямар ч оролцоогүйгээр ертөнц бүгдийг авчирч өгөх биш. Манифестац гэдэг нь хүнд хөдөлмөрийг тойрч товчилж гарах гарц биш. Харин манифестац гэдэг нь тодорхой байдал, итгэл, мөн нийцэл, тууштай байдал юм. Тэгэхээр та бүхний хідэн мөрөөдлийн самбар vision board хийгээд биелээгүй. Та бүхний хідэн affirmation өдрө болгонд авсан ч биелээгүй. Та бүхний хідэн том гой зүйл манифест хийгээд эсэргээрээ буруу замаар орчихсон юм шиг мэдрэмж авсан бэ. Тэгэхээр өнөөдрийн би бичлэгээр хэрхэн яг зөв манифест хийж амьдралаа өөрчлөх талаар ярьж өгөх болно. За төөрөгдөл 1. Манифестац бол ид шид биш. Бид ихэвчлэн манифестыг ид шид гэж ойлгодог. Би үүнийг хангалттай их бодох юм бол ид шижиг энэ биелнэ гэж бид боддог. Гэхдээ яг үнэндээ таны тарих бол ид шид биш. Таны тарих бол GPS юм. Тэгэхээр та машинд суугаад хаашаа явахыгаа хэлэхгүй, мэдгүй явах юм бол шал дими цаг, бензин юмаа зарцуулна. Яг үүнтэй адилхан би элбэг дэлбэг байдлыг бодоод авах юм бол миний бизнес элбэг дэлбэг болно гэж бид нар боддог. Гэхдээ яг үнэндээ хамгийн гол нь тодорхой байдал. Би баян болохыг хүсэх биш. Би бизнесийнхаа орлогыг 20% ихсгмээр байна. Ингэж яг тодорхой байх нь бүрхэг бодлоос илүү их хүнийг амжилтанд хүргэдэг. Тэгэхээр яг үнэндээ манифестац гэдэг нь ид шид эсвэл нэг гоё үнэтэй дэвтэр худалдаж аваа дээр нь гоё үзгээр бичээд тэрийг хаах ерөөсөө биш. Хамгийн гол нь та тодорхой байдалд үүнийгээ оруулаад үүндээ чиглэсэн үйлдэлийг авах юм. Өөрөөр хэлбэл хүмүүс бол гой түүх ярьдаг байхгүй би ингээд дэвтэр дээр ингэж бичсэн чинь энд маань нэг өдөр биелсэн гэд. Гэхдээ тэр хүмүүс өөрсдөө зорилгоо маш тодорхой бичсэн байдаг. Дээрэс нь тэр хүмүүс яг тэр зорилго руугаа чиглэсэн үйлдэлийг хийсэн байдаг. Тэрийгээ ерөөсөө ярьдаггүй. За би бас саяхан бас нэг монгол хүний юг үзсэн чинь бас амар ийм ид шидэм мухар сүсгийн ингээд яриад байсан. Тэгээ яг үнэндээ бол тэр нөгөө нэг өөрийгөө ингээд чадсан гэд ярьж байгаа хүн чинь өөрөө асар их хөдөлмөр хийгээд асар их эр зориг гаргаад асар их үйлдэлийг хийцэн байгаа хгүй. Тэгжээ тэр амжилтанд хүрсэн. Гол нь нууц нь манифестац хийж байгаа тэр хүслээ маш тодорхой бичээд яг тэр хүслийнхаа дагуу өөрөө тийм стратегтэй үйлдэл хийсэн байгаа. Гэхдээ хүмүүст ярихдаа ерөөсөө тэрийгээ ярихгүй. Зүгээр л энэ гоё дэвтэр дээр бичихэл юм ба шууд биелнэ гэж яриад байдаг. Эсвэл ямар нэгэн тэр зүйл. Яг хүсэж мөрөөдөг чинь буруу биш ээ. Та сайн хүн, би баян хүн болно, би амжилтанд хүрнэ гэдэг чинь бол эерэг бодол зөв. Зүгээр аз жаргалын таашаал чинь ихсэх байх. Яг бодит байдалд бол та манифестац хийж байгаа зорилгоо тодорхой гаргах хэрэгтэй. Тэр тодорхой гаргасан зорилго руугаа чиглэсэн үйлдэл хийх хэрэгтэй. Эцсийн дүндээ таны бодол, үйлдэл, мэдрэмж гуравчин нэгдэж энэ маань манифестац болдог. За дахиад хэлье. Манифест гэдэг нь яг үнэндээ чи юу бодож байна? Чи юу хийж байна? Чи амнаасаа ямар үг гаргаж байна? Энэ бүгдийг нэг чиглэлд нэгтгэх явдал юм аа. Эдгээр 3 нийцэх үед таны амьдрал дэлхийд өөрчлөлт нөлөө үүсэж байдаг. Харин та амаараа би элбэг дэлбэгийг хүсэж байна гэж хэлээд үйлдэл чинь шал өөр зүйл хийгээд байх юм бол энэ бол огт биелэхгүй гэсэн үг. За тэгэхээр та бүхэн маань хамгийн гол нь манифестац хийх зорилгоо бүр яг гоё тодорхой болохоор тодорхой байдлыг бий болгож иж та үүн дээр үйлдэл авах болно. За харин 2 дугаар төөрөгдөл зөвхөн эерэг бодоол хайх юм бол амжилтыг татна гэж бид боддог. За үүнийг фитнестэй төсөөлөл л би ингээд өөрийгөө маш гоё юм body fit биетэй байна, мундаг байна гэд ингээд бодъё. За тэгээд ингээд жимийн зааланд очие. Тэгтээ очиод жин өрөхгүй л бол булчин урахгүй зү. Яг үүнтэй адилхан. Зөвхөн өөдрөг бодол байгаад тэр нь яг ингээд таныг жаргалтай болгож болно.
Гэхдээ үйлдэл хийхгүй бол тэр бодолчин аажимдаа алга болдог. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр одоо тэр өглөө болгон хэлдэг affirmation баттгал үгээ нэг үйлдэлтэй хослол. Жишээ нь би ингээд элбэг дэлбэг хөрөнгөжж байна, би баян болж байна гэж affirmation та дуудаж байгаа бол цалингаа орж ирмэгц мөнгөө тодорхой хэмжээний мөнгийг хадгаламжинд хийж сур. Өөрөөр хэлбэл affirmation үйлдэл хоёрыг хослуулах юм бол энэ бол юунд ч ялагдчихгүй том хүчтэй одоо хүч томьёо болдог. Бидний гол ялгаа нь бид 1000 амаараа affirmation дуудаад өнөөдөр огт танд өөрчлөлт үүсээгүй бол та харин өөрөөсөө асуу. Яагаад ингэж миний affirmation биелэхгүй байна? Би ямар үйлдэл хийгээгүй байна? Би ямар стратеги гаргаагүй байна? Амьдралдаа одоо ямар бодит үйлдэл дадлыг амьдралдаа хэрэгжүүлээгүй байна? Үүнийгээ өөрөөсөө асууж тодорхойлоод одоо яг шинэ оноос эхлээд үүнийгээ хийж эхлэх нь чухлаа гэсэн үг. За тэгээд affirmation бол дангаараа бол зүгээр л нэг сайхан хүсэл яваад байна шүү дээ. Үйлдэл бас юм хүсэл ийм зориг тодорхой байдалгүй дан үйлдэл урам зориггүй байдаг. Тэгэхээр та яг энэ хүсэл affirmation-а үйлдэлтэйгээ хослуулж өгөх юм бол маш хүчтэй зэвсэг болно. Маш хүчтэй амьдралттай моментум үүснэ гэсэн үг. За харин 3 дугаар хүмүүсийн төөрөгдөл зүгээр л ингээ бичгэд хангалттай биелнэ гэж боддог. За та хүсэл мөрөөдлөө бичиж болно. Гэхдээ та үүнд яаж гэдгээ бичих нь маш чухал байдаг. Та хүсэл мөрөөдлөө бид бичдэг ч гэсэн яаж гэдгээ тодорхойлдоггүй. Тийм учраас бид ихэнхдээ бүтлгүүддэг. Жишээ нь би одоо ингээ YouTube хийнэ гэж бичээд байгаа хэрнээсээ яг YouTube-ээ яаж хийхээ би тодорхойлно. Тэгэд үүнийгээ жижиг алхамд хувааж төлөвлөн гэсэн үг. Өөрөөр хэлбэл та зүгээр нэг ингээ том хүсэл бичгээд яг үнэндээ тэр танд маш том дарамт болдог. Үүнийг жижиг алхмаар бүтээгээд те би өнөөдөр хүүхдүүдэд цэцэрлэгтэн өгчөөд өөртөө цаг гаргаад өөрийнхөө офис дээр очиод за яг надад бол офис камер байгаа учраас арай хэлбэр. За бүр яг тэгээс нь эхлэх гэж YouTube хийх гэж байгаа юм бол те эхлээд надад ийм хэрэгтэй. Яаж гэрлээ тавих уу, яах уу, ийх үү гэдгийг одоо YouTube-ээс магадгүй бичлэг үзэх ч юм уу те. Яг энэ гол одоо хүмүүс яаж хүслээ биччихээ доор нь үүнийг одоо хүсэлдээ хүрэхийн тулд би юу хийх ёстой, ямар үйлдэл авах ёстой, яаж үүнд хүрэх гэдэг төлөвлөгөөгөө бид гаргадаггүй. Тэгэхээр үүнийг л гаргах нь маш чухал гэсэн. Манифест гэдэг нь юу хүсэж байгаагаа мөн түүнд хүрэхийн тулд юу хэрэгтэй гэдгээ тодорхойлох явдал юм. Манифест гэдэг нь зүгээр л бичээд орхих биш, алхамаар үүнийг бүтээх явдал юм. Манифест гэдэг бол урам зориг алга болсон ч түүнийг тууштайгаар үргэлжлүүлж явах явдал юм. Манифест гэдэг бол сонголтуудаа зөвхөн хүслээрээ биш, өөрийнхөө үнэт зүйлтэйгээ нийцүүлэх явдал юм. Хэрвээ чи бүхний зүгээр л хүссэн зүйлээрээ ингээд хязгаарлаад яаж гэдгээ мэдэхгүй бол энэ бол маш хэцүү, биелэшгүй болдог. Тэгэхээр яагаад гэж эхлээд өөрөөсөө асуу. Тийм ээ, яагаад үнийг хийх ёстой юм гэдгээ бид мэдэх хэрэгтэй. Мэдээж юу бүтээхээ бас бид мэдэх хэрэгтэй. Гэхдээ яаж тийшээ хүрэх гэдгээ мэдэхгүй бол энэ маш хэцүү боломжгүй гэсэн үг. Тэгэхээр би үүнийг яагаад та бүхэн дахин хэлээд байна гэхээр магадгүй одоо ингээд шинэ он эхлэх гээл маш их ихтгэл үнэмшил төрөөл баахан ингээд юм худалдаж аваал те бид нар ингээд бичнэ штэ. Гэхдээ эн чинь зөвхөн мөрөөдөл битий байгаасаа энэ яг бодит болоосаа гэж би хүсэж байна. За харин 4-р төөрөгдөл бол орчлон ертөнц хүсхийг шагнадаг гэж боддог. Та зорилгоо тамигт таны тарих тэр зорилгын чинь төлөө ажиллаж эхэлдэг. За жишээлбэл бид ингээд улаан машин авахыг хүсгээд бид нар гудамжинд зөвхөн улаан машиныг илүү их анзаараад байдаг. Тэгэхээр яг үүнтэй адилхан таны гол хийх зүйл бол та өдөрт өөрийнхөө одоо анхаарах 3 зүйлийг тодорхойлох ёстой өдөр болгон. За тэгхийн бол таны тархины рас буюу торлог бүрхөвчийг идэвхжүүлэгч горим нь ажиллаж эхэлдэг. Яг таны тэр битсэн анзаарахыг зорьсон зүйлийн чинь төлөө. За бас бидний хамгийн том шалтгаан бид ямар нэгэн зорилгыг манифест хийчээ тухайн зүйлийнхаа зөв газар нь өөрийгөө бид аваачдаггүй. Жишээ нь бид амжилтанд хүрэхийг хүсэж байгаа ч гэсэн тэр нэтворкинг буюу хоорондын харилцаа холбоог үүсгэх ямар нэгэн арга хэмжээ ивентэд урагдахад түүнээсээ
зайлс хийж зүхтдэг. Мэдээж бидний тарих танихгүй хүмүүсээс тухгүй бүсээсээ гарах маш дурггүй инстинкт нь тийм ээ. Гэхдээ та үүнийг өөртөө өдөр болгон тодорхой зорилго анзаарах зүйлээ шинэ үйлчлүүлэгчийг тийм ээ одоо танд юу ч байж болно. Түүнийг ингээд тодорхойлмогц тарих яг тэрний төлөө ажилладаг. Тэр үедээ та мөн өөртөө орж ирж байгаа санал, уулзалт, боломжууд дээр та заавал бас очих хэрэгтэй. Тэр үед та тухайн газар очиагүй бол тантай үүсгүй байсан яриа, танилцахгүй байсан хүмүүстэй танилцаж илүү боломжууд нээгддэг гэсэн үг. Бид ирээдүг яг байгаагаар нь хардаггүй, өөрийнхөө боломжтой гэж итгэдэг хувилбараар хардаг. Тэгэхээр бидэнд мэдээж хүсэл бий, тэмүүлэл бий, мөрөөдөл бий. Гэхдээ бидэнд чиглэл байдгүй, мөн бидний хөдөлгөх хүч байдгүй. Тэгэхээр үүнийг та өдөр бүр 3 одоо өөртөө анзаарах зүйл, анхаарах зүйлийг өөртөө зорилгыг гаргаж сурах хэрэгтэй. За харин төөрөгдөл 5. Ямар нэг хэцүү зүйл ингээд тулгарх юм бол энэ миний зам биш, энэ миний хувь тавилан биш гэд хүмүүс орхичдаг. Гэтэ яг үнэндээ бэрхшээл гэдэг нь буруу замд орсны тохио биш, харин зөв замдаа орсон гэдгийн тохио. Харин та үүнд хангалттай бэлэн биш байгаа учраас таныг илүү хүчирхэг болгохын тулд танд учирч байгаа зүйл юм. За харин энэ үед та энэ хэцүү байна, энэ миний зам биш юм байна гэд орхиж гинэ гэдэг нь одоо тухайн зорилгонд та одоо чин сэтгэлээсээ тухайн зорилгыг хүсээгүй, хайртай биш байна гэсэн үг. Тэгэхээр одоо бид нар хүүхэд өсгөхдөө тийм ээ яаж ч хэцүү одоо өөртөө хиймээргүй байсан зүйлийг хүүхдээ өсгөхийн төлөө, хүүхдээ тэжээхийн төлөө бид нар хийдэг. Яагаад гэвэл хүүхдээ хайрлах хайр маань тэр бидний хийж байгаа хэцүү зүйлээс өндөр учраас. Тэгэхээр яг жинхэнэ манифестац гэдэг нь энэ юм. Яг өөрийнхөө жинхэнэ манифест хийсэн чин зүрхнийхаа тэр голын хатгаас хайртай мөрөөдлөө та үнэхээр олсон бол үүнийхээ төлөө ямар ч бэрхшээл саадыг бид нар давдаг. Харин энэ биш юм байна гэд та хайж гинэ гэд чинь тэр яг таны жинхэнэ манифестац мөрөөдөл чинь биш байсан гэсэн үг. Тэгэд нөгөө талдаа ямар ч мундаг алдартнуудаас асуусан ер нь амжилт гэдэг зүйл үргэлж одоо өвдөлттэй хамт ирдэг. Тэгэхээр бид тухайн бэрхшээлийг давж туулж иж өөрийгөө илүү хүчрэхэг, илүү өөр төвшөнд, дээгүүр төвшөнд, дараагийн төвшөнд бэлдэж байдгаа гэсэн үг. Тэгэхээр та өнөөдрөөс эхлээд хүслээ зөв тодорхой болгох нь чухал байна. Дээрээс нь яг тэр хүслийг жинхнээсээ хүсэж гинүү гэдэг чинь бас чухал байх нь. Ингээд энэ замд тулгарсан бэрхшээл бол таны зөв замд орсон, харин таны сүнс тэр их мөнгийг, тэр их алтар нэрийг авахд хангалттай хөгжөөгөө байгаа учраас илүү таныг хүчрэхэг болгох гэсэн ертөнцөөс авж байгаа шалгалт юм. За одоо харин 6 дугаар төөрөгдөл. Манифест бол хүсээд тэгээд хүлээх гэж хүмүүс боддог. Яг үнэндээ хүлээнэ гэдэг нь гацж байна гэсэн үг. Тэгэхээр эсэргээрээ бид нар хүссэн зүйлийнхаа төлөө үйлдэл хийх нь чухал. Би түрүүнээс хойш л хэлээд байгаа тийм. Гэхдээ нөгөө хүмүүс одоо бууж өгдөг. Тэгэхээр бууж өгнө гэдэг хувилбар ямар үед байх вэ гэхээр та яг 100% ирч хүчээ үйлдэлээ хийгээд үнэхээр ингээд зарцуулсан байхад тухайн зүйл чинь боломжгүй бүтэхгүй үед та бууж өгнө гэсэн үг. Бидний ихэнх алдаа бол 50%-ийнхаа ирч хүчийг зарцуулчаад тэгээд 50%-ийнхаа ирч хүчийг зүгээр л хүлээлт болгоод сольждаг гэсэн. Тэгэхээр миний зүгээс та бүхэнд юу гэж хэлэх чинь гэхээр одоо аль болох хүлээгээс суух биш, та өөрийнхөө ирч хүчийг байх боломжийнхаа төвшөнд гаргах ёстой. Тэгээд 100% гаргачаад харин үнэхээр тэр зүйл бүтэхгүй бол та үүнээс үр дүнгээс нь салангад өөрийгөө байлгаж болно гэсэн. За тэгээд үүнийг ингээд хэлэхэд бол маш хэцүү л дээ. Гэхдээ яг бодит зүйл бол жижиг алхмуудаар түрүүн хэлсэн шиг хуваах хэрэгтэй. За миний авдаг нэг Тина Беллийн одоо планер дэвтрийг би одоо 3 дахь жилдээ авч байна. Тэгээд тэн дээр бас маш их нөгөө жижиг ингэж план болгож гаргадаг. Бүтэн одоогоос 25 жилийн дараа таны мөрөөдөл юу вэ? 20 жилийн дараа юу вэ? 15 жилийн дараа юу вэ? Ингээд жижиглсээр агаад тэр нь 1 жил болж байгаа. Тэгээд 1 жилээ дотор ингээ хуваагаад гоё ингээ төлөвлөдөг. Ингээд тухайн жижиг алхмууд маань ирээдүйн миний зорилго руу намайг хөтлөнө. Гэхдээ хамгийн гол нь би юу ч хийхгүй хүлээх биш тийм ээ. Өдөр бүрээр цаг тутмаар өөртөө төлөвлөгөө гаргана гэсэн үг. Гэтэ яг энийг сонсож байгаа хүнд
стресстэй байгаа боловч заавал тэр планер дэвтрийн нүд болгоны дүүрэн гэсэн үг биш л дээ. Яг үнэндээ 1-2 хон ч гэсэн үйлдэлээ хийж байгаа маань л гол хамгийн чухал зүйл нь гэсэн үг. За тэгээд амжилт гэдэг бол ерөөсөө юмыг хүлээх биш. Энэ бол жижиг ялалтуудаас урам зориг авч өшөө урагшлах тэр хүслийг өөртөө бий болгох юм. Тийм учраас дахин хэлье. Хүлээлт бол одоо зүгээр гацалт гэсэн үг шүү. Тэгэхээр хүлээлээ гэж юу ч ирэхгүй. Харин эсвэргээрээ та өөрийнхөө байгаа нөөц бололцоогоор үйлдэлийг аваарай. За ингээд одоо сүүлийн төөрөгдөл 7 бол миний хамгийн дуртай тоо. За 7 дугаар төөрөгдөл бол хүмүүс манифестыг эд зүйлсийн тухай гэж боддог. Би тэр бомд хөрөхтэй олмоор байна. Би хаустай олмоор байна. Дандаа эд хөрөнгийг бид нэр манифест хийх ёстой гэж боддог. За та бүхний хідэн өнөөдөр та 100 сая төгрөгийн орлогыг хүсээд тэр чин яг боддоор ирээд магадгүй та ямар нэгэн машин, Land 300 эсвэл одоо 4 өрөө байр, цуслангийн хаус хүсээд түүнийгээ та биелүүлснээ дараа хідэн хоосон мэдрэмжтэй үлдсэн бэ? Танаас асууя. Комент хэсэг бичээрэй. Эд зүйлс мөрөөдөж байгаа үед тухайн зүйлдээ хүрсний дараа магадгүй iPhone 17 авахыг хүсэж байгаа хүмүүс зээлээд авсны дараа ямар ч ялгаагүй хоосон мэдрэмжтэйгээ үлддэг. Тэгэхээр би эндээс юу гэж хэлэх гээд байна гэхээр эд баялаг бол таны мөрөөдөл байх юм бол эцсийн дүндээ таны аз жаргал удаан үргэлжлэхгүй. Харин та өөрөө үн цэнтэй хүн болж иж, та өөрөө чадвартай бусдад хэрэгтэй үн цэнтэй хүн болж иж таны амжилтанд эд баялаг дагалдаж ирдэг зүйлээ. Тэгэхээр би юу та бүхнээс хүсэж байна гэхээр та өнөөдөр $100,000 манифест хийх биш. Яагаад $100,000-аараа юу хийх юм те? Та би аялахын тулд гэр бүлээрээ дэлхийгээр ч юм уу чөлөөтэй би ингээ аялдаг болохын тулд би $100,000 манифест хийж хүсэж гин гэдэг. Тэгэхээр зүгээр эд баялагын нэр бичих биш. Яагаад гэдгээ яагаад энэ зүйлийг би хүсэж байгаа юм бэ гэдгээ ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүмүүс ингээ нэг юм тодорхойгүй яриад байдаг. Амжилтанд хүрэх гэдэг. Амжилт гэж яг юу юм? Тийм ээ. Тэгэхээр яг үнэндээ амжилт томрох тусам бидний зовлон томорж идэг. Нэг дэлгүүртэй хүнээс хоёр дэлгүүртэй хүн илүү зовлонтой байгаа. За энгийн иргэнээс яамны сайд илүү нойргүй хонж байгаа. Тэгэхээр яг үүнтэй адилхан бид нар хамгийн гол нь өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө боловсруулах, мөн өөрийгөө үн цэнтэй хүн болгох. Дээрээс нь таны нийлүүлж байгаа үнц нь бусдад маш хэрэгтэй байх тусмаа дагалдаж танд эд баялаг орж ирнэ. За ингээ үүн дээр өөрийнхөө жишээг ярих юм бол за би бол одоо йогийн багш. Тэгээд маш олон хүмүүс ингээ йогийг ковидоос хойш зааж байсан. Тэгээд яг одоо ч гэсэн ингээд 5 жил, 6 жил надтай хамт ингээд явж байгаа акулууд маань байдаг. Тэгээд яаж ч миний Facebook хаяг хаагдсан, пэйж маань ингээд хүмүүст харагдахаа болсон ч тэр хүмүүс ингээд хаанаас ч юм намайг яаж хийж байгаа олдог. За яагаад тэгэхээр тухайн хүмүүст илүү их үн цэнийг өгсөн тэр хүмүүс зарим нь хүүхэдтэй болж чадахгүй хүмүүс одоо магадгүй одоо бэлгийн хүрдэн итгэвчээд бүтээгч хүчин сэрсэн байна. За зарим нь нурууны өвчнөөсөө салсан байна. Зарим нь илүүдэл жингээсээ салсан байна гэд миний өнөөдрийн зааж байгаа хичээл тухайн хүмүүст маш өндөр үр өгөөж үр дүнг өгсөн учраас аз жаргалын индекс амьдралыг хүртэл одоо өөр өнцгөөс харах тэр үзэл сурталыг бий болгосон учраас надад орж ирж байгаа өнөөдрийн маань орлого бол миний одоо босгосон өгж байгаа үн цэнтэй уялдаж орж ирж байгаа гэсэн. Тэрнээс биш одоо анханасаа 50 саяыг 100 саяыг бол хүсгээсээ илүү яг тэр хүний асуудлыг шийдэх төвшний одоо йогийг олж тэр секвенсийг бэлтгэх нь миний хувьд зорилго байсан гэсэн. Ингээд та бүхэнд амжилт хүсье. Маш олон жил манифест, vision board хийгээд тэр түлхүүрээ атгах чадахгүй байгаа тэр мөрөөдөл нь биелэхгүй нөгөө л одоо байх байранда улам илүү үр зээл нь нэмэгдээд байгаа бол та манифестыг буруу хийжсэн гэсэн. Та үнтэй гоё дэвтэр авч дээр нь бичээ тэрийг хаах биш, энэ бол ийчэд биш. Дахиад хэлье, таны өнөөдөр юу хийж байгаа үйлдэл, таны өнөөдөр юу бодож мэдэрч байгаа мэдрэмж, таны амнаас гарч байгаа үг гурав хоорондоо нийцжиж ертөнцид таны амьдралд
өөрчлөлт авчирдаг юм шүү. Ингээд та бүхэн энэ манифестац бол мухар сүсэг биш. Энэ бол тархины шинжлэх ухаан, нейросайентистээр бүгд батлагдсан маш олон доктор, профессорууд хүртэл энэ манифест цаад талтай хүнд ямар одоо тархинд өөрчлөлт авчирдгийг баталсан энэ өөрийн гэсэн философитой гүн ухаан байгаа юм шүү. Тэгээ миний бие бас та бүхэн цаашдаа манифестацийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг баримттай нотлогоотойгоор хүргэхээр хичээх болно. За тэгээд бичлэг маань таалагдсан бол мэдээж та subscribe хийгээрэй. Тэгээд мэдээж лайка дараарай. За дараагийн бичлэгээр ямар бичлэг оруулмаар байгаагаа комент хэсэгт бичээрэй. За баяртай.